Сайн байна уу? Санхүүгийн боловсрол ер нь бол сүүлийн үед бас иргэдийн дууд бол нийтийн дунд яригдаад ирэх гэсэн. Тэгэхээр санхүүгийн боловсрол гэхэлэр тань ер нь юу одоо үзэж байна? Ач холбогдол нь хаана гэдэг вэ? Санхүүгийн боловсрол бол яг үнийг хэлэхэд яг хэдэн жилийн өмнө санхүүгийн боловсрол гэдэг нэг амар мэдтгүү байлаа ш. Тэгэл одоо гэхэд яг ингээд ажил дээр гараад гэх юм уу бүх нийгэмд оролцож байгаа бүх зүйл дээрээс санхүүгийн боловсрол ингээд угсаа биднээс шаарддаг зүйл. Тийм. Ерөнхийдөө бол тэгэл амьдрал дээрээс тэр үс нийгэмтэй харилцаж байгаа бол угсаа санхүүгийн хөл хүнд нэгэд орно. Яг тэр утгаар л ерөнхийдөө нэг санхүүгийн боловсрол гэдэг нь юм заалгах. Тэгэхээр нөгөө санхүүгийн боловсрол гэдэг яг түрүү хэллээ шүү дээ. Нийгэмд оролцоод явлаа. Тэгэнгүүт салин орлого орж ирлээ. Зардлаа хянах өдөртөх асуудал гараад ирсэн. Хүмүүсийн хөдлөө зарлаа одоо хянахтаа болохоор хүссэн зүйлээ аваад авах уу эсвэл яг хэрэгцээтэй зүйлээ авах уу гэдэг дунд нь бас асуудал үүсэж байна. Түүн дээр бас энэ дээр бол яг хүн нийл бодлох та тийм. Миний хувьд бол юу л хэрэгтэй зүйлээ авна. Хэрэгтэй зүйлээ авсныхаа одоо нэг хүмүүст харна гэдэг юм уу. Одоо иймэрхүү юмудаа би ингээд авцсан. Тэгжээж дараа нь хүссэн юм аа. Тийм баг. Тийм. Эхлээд бол мэдээж нэгдүгээр хэрэгтэй зүйлээ л авах тийм. Тэр бас хэлээ өөр нэг санхүүгийн боловсрол гэж сүүлийн үед ярьжлаа. Гэтэл бидний баг багтаа санхүүгийн боловсрол ер нь мөнгөний талаар ойлголтыг бол ярихгүй яг хүүхдийн иймэрхүү юм ярих юм бол зүг юмгээ загнуулдаг байсан. Одоо бол харин эсрэг болчихно. Гэтэ одоо хүртэл санхүүгийн боловсрол одоо бага наснаас нь ярих хэрэгтэй үгтэй гэх юм. Үүн дээр бас юу гэж боддог вэ? Тийм угаасаа 10 жилээс нь бараг нэрээ за хуарснаас нь хойш ерөөдөө санхүүгийн зохицуултыг ингэдэг аав ээж нь хүүхдүүдтэй зааж сургадаг. Ирээдүйд энэ ч угаасаа биднэрт хэрэгтэй. Том болгоход нь хүүхдүүдэд нь хэрэгтэй ядчил. За би яаж энэ мөнгийг хааш нь орж яхад над руу орж ичхэд би нэг хадгалах уу эсвэл би зүгээр олсныхоо хэрээр өрөх үү гэдэг юм бол багаас нь л ингэж эцэгчүүд маань одоо ингэ сурч ирсэн зүг баг. За мэдээлэл өгсөн баярлалаа. За.